За өнөөдөр бид насны намар ирэхээр ажил хийгээд байгаа хүмүүс тэтгэврийн амьдарчиндаа гэж боддог. Тэ? Тэр тухай бараг нэг боддгоо. Өнгөрсөн подкастаар бид нар хишгээтэй эрүүл мэндийн хувьд юу анхаарах вэ гэдэг талаар ярьсан бол өнөөдөр мөнгө санхүүгийн талаар ярий. За тэгсэн чинь би бол энэ талаар юусоо бодож үзээгүй. За тэгэл болчондоо гэж урсгалаараа явж исэн чинь одоо Германд амьдардаг хөрөнгийн зөвлөх Эрдэнэс хүүхдэд уулзаад ярилцаад үтсэн чинь нэр би энэ талаар ерөөсө бодож үзээгүй нөхөр байгаа байхгүй юу. За нэг хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэрийгэ хийндээ за би нэг ийм амьдралтай болно доо энэ төр гэд нэг жоохон ботцсон юм байснаас биш. Яг ингээд ийм тэрэндээ зориулсан үйлдэлүүдийг айгу баг хийсэн юм байна. Тэр талаар айгу мэдээлэл багтаа байгаа юм байна гэдгийг айгу ойлгосон. Тэгээ өнөөдөр Эрдэнэс хүүхдэд Германд амьдардаг хүмүүстэй одоо тий тэтгэврийн одоо даатгал гэж байна. Тэтгэврт гарахаар юу нэг юу болдгийг энэ талаар гой зөвлөгөө авнаа. Та өөрийгөө танилцуулаад өгөөрэй биднэр. За сайн байцгаана уу монголчуудаа. Намайг Хүрвэн Эрдэнэс хүүхд гэдэг Герман улсад ажиллаж амьдардаг одоо 97 жил болж байна. За тэгээд өнөөдрийн ярилцлагад намайг урьсан сагнаада баярлалаа. Миний бас энэ ярилцлагыг сонсъё гэж хүсэж байгаа үзэг сонсогчдоо бас баярлалаа. За тэгээд миний ажилладаг компаниуд юу Deutsche Vermögensberatung гэж Германаар монголоор бол Германы хөрөнгийн зөвлөгөө гэдэг хувьцаа компани байгаа. Франкфурт одоо төвтэй 50 гаруй жилийн түүхтэй. Тэгэхээр одоо 50 гаруй жилийн туршлагатай гэсэн үг байна. Энэ чиглэлийн хөрөнгө санхүүгийн зөвлөгөө гэдэг Германд хамгийн том байгууллага. Хамгийн том нь юугаар мэддэг вэ гэхээр Герман улсад 80 сая оршин суугчтай. Тэрний 8 сая буюу 10 хүний нэг нь манай үйлчлэгч байдаг. Энийг одоо бас илүү тодорхой харъяг бол одоо та нар бүгдээрээ Volkswagen гэдэг машин Германд мэдж байгаа. Бодомжоор явж байгаа Volkswagen-ууд бол Германд 8 сая байдаг юм байна. Тэгэхээр нэг ёсондоо Volkswagen болгоны жолооч болон манай үйлчлэгчээ гэж бас ойлгож болно. За тэгээд 18 мянган одоо нациг Германд зөвлөгчтэй. Тэгээ хүмүүс санхүүгийн төлөв зөвлөгөө өгдөг. За санхүүгийн төлөв зөвлөгөө нь юу ордог вэ гэхээр татвар орохгүй. Татвар бол тусдаа тэрийг татварын зөвлөгч буюу Steuerberater гэдэг. За цаана ямар сэдвүүд үлдэж байгаа гэхээр үндсэндээ 4 тийм сэдв байна. Нэгдүгээрт бол банктай холбоотой бүх төрлийн үйлчилгээ гэхээр одоо банкны данс, банкнаас авах зээл гэдэг юу гэдэг банктай одоо бүх төрлийн үйлчилгээ. За тэгээд дараагийн слайдн дээр байгаа. Хоёрдугаарт бол даатгал буюу хуримтлал энэ бас батрын мэдээж олон төрөлтэй. За тэгээд гуравдугаарт нь энэ Baussparen буюу одоо монголоор ипотекийн зээл хөрөнгийг юу яаж босгох вэ гэдэг мэдээж нэг талдаа бацаа гараад сарна. Нэг талдаа банкны үйлчлэгээ боловч энийг Германд зориуд тустай үйлчлэгээ болгож явдаг. Энэ зориулсан тустай бай банкуд байдаг. Энэ одоо манай ажлын 3 дахь сэдв. 4 дахь сэдв нь бол цэвэр хөрөнгийн зах зээл дээр яаж одоо хөрөнгө босгох вэ гэдэг хувьцааж байдаг юм уу, фонд ч байдаг юм уу, үнэт металлууд юу гэдэг бүх зүйлийн тийм. За тэгэхээр өөрөөсөө ингээд татвараас босох бүх мөнгөтэй холбоотой сэдвүүдээр манайх зөвлөгөө өгдөг юм аа. За тэгээд хэд зориуд зөвлөгөө өгдөг гэхээр үндсэндээ 3 төвшин байгаа. Хувь хүнд зөвлөгөө өгнө. За бид нар бүгд ингээд хүмүүс нэг талаа. За нөгөө талаас бол айлгэр бас нэг төвшин ахаад чичээ. За тэгээд компаниуд гэдэг. Энэ 3 төвшин зөвлөгөө өгдөг. Нэг чухал бөгөөд хэрэгтэй юм нь юу вэ гэвэл манай зөвлөгөө үнэгүй. Миний зөвлөгөө үнэгүй. Үнэгүй юм нууцгүй. Гэхдээ үнэгүй гэдэг нь муу гэсэн үг биш. Бид нар зүгээр бас өчөөгөө одоо боёо үлдээд хүнд туслаад яваад байгаа биш шүү дээ мэдээж. Манай зөвлөгөөний дагуу цаашаа үйл ажиллагаа хийгээд явах юм бол банкнаас зээл авах, даатгал хийх, хөрөнгөний зах зээл дээр ч юм уу байр нэг гэл ийм үйлчлэг авахаараа бид нар нөгөө цаад байгууллагаас шагналаа авдаг, хувь авдаг. Зөвлөгөө авч байгаа үйлчлэгчээс бид нар хувь авдаггүй. Үгээр авчлагтай. Тэгээд ч энэ олон сая үйлчлэгчтэй ч бас байж магадгүй. За тэгээд өнөөдөр бид нар хэдүүлээ яг нэг одоо манай байгууллагын бас нэг онцлог нь болохоор бид сүүлийн үед Монголоор нэг цонхны үйлчлэг гэж ярьдаг бол нэг газар очиод бүх юм шийдчихдэг. Тэрнтэй адилхан
санхүү хөрөнгийнхөө бүх талын үйлчлэгийг зөвлөгөөг нэг хүнээс авахаар ч одоо цаг хэмнэн тэгвэл банкнд очихоор мэдээж банкны хаал нэмийг ерөнхийдөө ярина. Даатгалаар очивол даатгалаад ярина гэхмээр ухаан компаниуд мэдээж манайхтай адилхан зөвлөлийн компаниуд өгж байгаа. Тэгэхээр тэр хөвчлээ яг өөрөөхөл юм уу. Тэгээ манайх бол базаад нэг өсөндөө нэг цонхноос өгж байгаагаараа давуу талтай. За тэгвэл өөрийнхөө тухай компани тухай толчхон ярих гэдэг юм байна. Одоо өнөөдрийнхөө сэдвэрт оръё. Тэгэхээр манай сарна түрүү хэлдээ насын намарт ирэхээр юм яах вэ? Тэгээ ялангуяа Германд яах вэ? Бидний талтай бэлтгэж гин нөө бэлгэлтэй байна уу гэдэг талаар яриа гэсэн. Тэгээд энэ дээр ямар боломжууд байдаг талаар өнөөдөр тавьж яриа. За хараа би одоо яг ингэж байгаа байхгүй. Одоо бид нар чинь те Германд одоо багасаа өсөж төрөөгүй. Эдгэрийн санхүүгийн систем, манай санхүүгийн систем шал ондоо байхгүй. Тэр талаар мэдлэгч байхгүй тий. Ажлаа хийж байгаа цалингаа авж байгаа татвараа төлж байгаа. За ингээл нэг иймэрхүү журмаар яваад байгаа. Тэгэнгუთ чи татвараа төлж байгаа юм чинь тэндсэн тэтгэврийн даатгалд орчиж байгаа. Тэгэхээр ирээдүйд бид нар тэтгэвртэй байгаа. Тэр нөгөө нэг минимум төлөгчийг интерээсээ хамаарат тэр чинь нэг жилдээ нэг юм захиа ирдэг штеп. Тэр ирсэн захиагийн гомшихаар амар их герман нөгөө баахан үг харагдал. Тэгэл би тэрийг ингээл онгойлгол хараал. За энэ одоо юу гэдэг юм болоо гэлэг нүдээр нэг гүйлгэж хараал. Амар чухал юм байна уу те надад ингээд бичиж хариулж мариулах юм байна уу одоо гэл ингээд нэг гүйлгэж хараал. За тэдэн жил төлөвл надад нэг тим тэтгэр олдох юм байна гэс нэг тиймэрхүү л юм бичсэн юм. За гэл ингээл нөгөө амар их үгнээс нь төвөгшөө. Герман үг чинь нэг амар урт үгнүүдтэй. Тэгээ тэрийг ингээ бүр уншихгүйгоо чи баг гэл ингээл хайчиж байгаа байхгүй. За тэгээгут чинь энэ Германы одоо хөрөнгийн зах зээл тэгээ даатгалын систем энэ бүх системүүд чинь одоо манай Монголыг бодоход маш олон жилийн түүхтэй юмнууд нь айгүй боловсроогүй болцсон. Тэгээ бид нар ингээд нөгөө би өөртөө л жишээ аваад ярьчих. Гадаадад амьдарч байгаа. Тэгэнгуутаа юм мэдгүйгээсээ болоод янз бүрийн юм гой боломжуудыг юу ч ашиглаж чадахгүй байхгүй. Тэгвэл надаа ингээд амар гой атстай юм юу вэ гэхээр яг энийг ингээд надаа ингээд хилээд өгчдөг хүн ингээд байгаад гараа тэгэхээр би бүр ингээд баярлаад хүш одоо ямар боломж вэ те бид нар юу хийвлээс зүгээр юм. Чи бид нар ингээд төрсөн үний юм чи өтлөх нь үнэн өөхөх нь үнэн шүү дээ. Гэхдээ бас өөхөхтэй нэг юм хүний гар хараал тий үр хөвгттэй тээг болол тэгэхгүй өөрийн гэсэн байг карманы мөнгөтэй тэргүүрээ зугаалцдаг Монгол явал явцдаг далаа явал явцдаг юм гоё амьдрмаар байгаа байхгүй. Гэтэл та нөгөө тэгсэн шүү дээ Германы тэтгэврийн санан за та нар одоо энэ улсын тэтгэврт битгий найдаарай эн чинь одоо та нарыг хөгшрөх үед хүчч магадгүй хөрөхгүй чиж магадгүй болох нь байх шүү. Тэгэхээр та нар ингээд амиа бодорой хувийн тэтгэвэр хийлгээрэй гэж санал болгодог гэж чи би бүр ингээд ангахаад яана энэ ч одоо тэгээ бидээс тэгээ одоо яг яах юм ингээд өндөр цалинтай хүмүүс болохоор угаасаа тэтгэвэр нь өндөр юм чи болчихлоо. Тэгэнгუთ ингээд нөгөө баг цалин авж байгаа. За бараг л одоо хөдөлмөрийн хөрсний доод хэмжээгээр авж байгаа хүмүүс чинь одоо нөгөө Германы дөнгөж дайны дараа одоо ингээд 60-70 оны үед эх орноо босголцсон нэг юм бүхэлдээ айрам хүмүүс байгаа шүү дээ. Энэ Германы чи ийм хүчрэхэг санхүүгийн улс болоход одоо гар бие оролцоод хүчээ зориулсан тэр үе чинь одоо тэтгэврт гарцсан. Тэнгуү чи тэтгэврийн тэтгэвэр одоо хүрхгүй байх гэдэг энэ чи Германаар айгу асуудалтай байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй. Тэнгуут шууд бодвол за тэр хүмүүс тийм асуудалтай хаад би бол бас амиа бодохгүй болохгүй юм байна. Чи Монголдооч тэтгэвргүй энэчээч нэг юм жижиг юм аавд хүрхгүй бол би одоо яг яах вэ гэж яг бодоод байгаа юм. Тэгэхээр одоо яг танаас хамгийн түрүүлээд хоёлаа яг энэ талаар ярьчих тий. Тэтгэвэр яагаад энийг бид нар ингэ санаа зовох ёстой юм. Тэгээ боломж ингээд цаашдаа ингээд жижигэн мөнгө гаргаад хүрхэн боломжууд байна уу? Яг энэ талаар. За тэгвэл хоёлаа нөгөө файл руу буцаж ороод үзэгчдээ сонсогчдоо файл аваад харуулад явуул илүү ойлгомжтой байх. Үн чинь мэдээлэл бас харахаараа илүү хүлээж авдаг. Тий. За энэ дээр тогтчих тий. Яг энэ Монголд бол бид нар бас бүгдээрээ мэдээ Монголдо байснаас Монголтой холбоотой байдаг. Цалингаасаа тэтгэврүүд төлөөд явдаг, чимдэглэлд төлөөд эсвэл хоороо бие дагаад бас төлж болдог. Тэр нь тэгээд тэтгэврийн санд хадгалагдаад тэгээд тэрийн өрөөс мэдээж хуваарлаад байдаг.
Тэгээ тэр нь бол жоохон ойлгомжгүй. Яг хав сүүлийн 5 билүү 7 жилийнхаа сүүлийн биш хамгийн өндөр цалин ордогтой байсан 5-7 жилээрээ тооцоолоод тэрнээс дундчаараа тогтоолоод нэг тийм Германы бол жоохон арай ондоо системтэй. Яг түрүү сарнаа маань хэллээ Германы систем бол олон жил болсон ойлгомжтой цэгцсэн систем гэж. Яг энэ бол мэдээ сайнтай муутай хоёр талтай. Сайн тал нь баталгаатай ойлгомжтой. Муу тал гэж хэлэх юм бол одоо бид нэр Оросоос төлж байгаа Оросоос шимтгэл төлж байгаа тэр шимтгэл маань одоо тэтгэврт байгаа хүмүүсийн тэтгэврээр явчихдаг. Гэтэл одоо бид нар ажиллаж байгаа хэдэн ч гэдэг 10 20 30 40 жилийн дараа тэтгэврт гарсан чинь тэр бидний төлсөн шимтгэлгүй тухайн тэр үед ажиллаж байгаа хүмүүсээс авж байгаа хурааж байгаа шимтгэлээр бидний тэтгэврийг төлөх болдог ийм системтэй. Яг нэг талдаа тийм одоо нийгмээ хамгаалсан ер нь Германч угаасаа тийм социал гэдэг сошиал нийгмийн хамгаалсан системтэй бол гэтэл энэнийхэн сөрөг тал нь бид нар төлсөн мөнгө авч чадахгүй болчихж байгаа. Тэгээд энэ улсаас одоо дотаацаар нэмэлтээр ингээд санхүүжиж явдаг Германы систем тэр нь бас улсын ядуурх юм бол тэр дотаацсан бас байхгүй болчихно гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ Германы улсын газар бол сүүлийн жилүүдэд энэ хүлээн зөвшөөрөөд гэхдээ шударгаар одоо бид нар боломжгүй шүү. Манай систем нэгэнд ийм. Гэхдээ одоо та нар тэтгэврт тарах үед тэтгэвэр чинь бага байж магадгүй шүү. Амьдралын түвшин гэж чинь одоогийн байдалтай чинь хүргэж өгөхгүй байж магадгүй шүү. Тийм учраас одооноос та нар хуваараа давхар даатгал хийлгээрэй. Тэр чинь одоо бид нар бас санхүүгийн талаар татвар талаар дэмжийе гэдэг програм гаргасан. Тийм байгаа. Тэгэхээр одоо энэ та бүхэн маань миний дэлгэцэн дээр харж байгаа үндсэн даатгал байгаа. Тэгээд нэмэлтээр даатгал хийлгэж болно. Ер нь хийлгэх хэрэгтэй. За үндсэн даатгалыг хэн хариуцдаг юм бэ? Одоо улсын Deutsche Rentenversicherung гэж бас байгуулга байгаа. Тэршээ очдог түрүү сарнаа маань хэлдэг жил болгоно нэг удаа тэр мэдээлэл хийдэг. Таны тэтгэвэр одоогийн байдлаар ийм байх юм байна шүү. Тэгээ яг сарнагийн хэлснээр сайн цалинтай олон жил төлсөн хүмүүс бол мэдээж хангалттай тэтгэвэр авч байгаа. Бага цалинтай цөөн жил төлж байгаа хүн бол санаад нэг л хүрэхгүй байгаа. Тэгээ одоо яг байдлын юм чинь энийхээ яаж нөхөх вэ гэхээр нэмэлт даатгал хийх хэрэгтэй. За нэмэлт даатгал нь хэн хариуцж хийх юм бэ гэхээр байгууллагын одоо нэмэлт даатгал байж болно тэтгэврийн даатгал энэ бол битэр гэдэг Германы нэрлэдэг. Тийм байгаа альтерсворзорг эсвэл одоо бидний энэ ярьж байгаа хуваараа бид нар уусдаг даатгалын компанид хандаад тэгээд нэмэлт даатгал нэмэлт тэтгэврийн даатгал хийх гэж болно. Энэ дээр бол харин би нэг зүгээр нэг санаа хэлье. Үгний талаар, нэрний талаар даатгал гэж. Герман улсыг Монголоор даатгал. Тэгээд даатгал гэдэг үг маань монголоор ерөөсөө тийм даатгах гэдэг үгнээс гаралтай нэг мөнгө төлөөд хүнд ингээд асуудал ингээд даатгачих жаа. Өөрөө санаа зовхгүй тэрэндээ дараа нь яах чинь бүү мэд тийм ээ нэг тийм миний ойлголтоор миний бодлоор жоохон буруу нэр шиг санагддаг. Герман хэлэндээ ухандаа даатгачдаг, лам багштаа даатгачдаг гэдэг шиг юм. Тийм тэгээд өөрөө тэрэндээ санаа зовхгүй хүнд ингээд даатгаад өөрийнхөө хувь заяаг нэг хүн даатгаад орчихж байгаа байхгүй. Яг гэтэл бид нар одоо өөрийнхөө хувь заяаг болж өөрөө жоохон чиглүүлж явал хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр Германд бол тэр нь харин яг тэр Versicherung гэдэг үг байгаа. Даатгал гэдэг нь тэгээд тэр үгийн үндс нь Sicher одоо буюу баталгаатай гэж. Ямар нэг эрсдлээс өөрийгөө хамгаалаад энэ баталгаа үүсгэж байна. Тэтгэврийн даатгал буюу одоо энэ чинь бол бас л нэг өөртөө секунд гарсан баталгаа үүсгэх одоо хийгээд байгаа шүү. Тэгэхээр яг энэ санааг нь бодоод үзсэн бид нар одооноос тэр баталгаатай байдлын төлөө санаа зовж тэрэндээ бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт буюу одоо шимтгэлж явах нь зөв юм байна гэд нэгээс хүртэл харагдаж байна. За тэгээд улсын даатгал хийдвэл бид нар ярьсан төлөөд байдаг яг цагдаа тоосон чинь бид нар бага авч магадгүй байна. За тэгвэл одоо хуваараа яах вэ? Хуваараа яах вэ гэхээр бас хүн ч дотор одоо бид та бүхэн сонсогч үзэгчид маань янз янзын насны хүмүүс байгаа. Мэдээж тэтгэвртэй ойртсон нэг 10-20 жил үлдсэн хүмүүс байгаа. Дөнгөж ажил ажлаараа эхэлж байгаа ч юм уу ажлынхаа үед явж байгаа дахиад нэг 30-40 жилийн дараа тэтгэврт гарах хүмүүс бас байгаа. Тэр нь болж өгвөл одоо бүр хүүхэд байхаас нь хүүхдийнхаа төлөө аж зээгийнхаа төлөө бид нар санаа тавиад энэ хүүхдүүдийнхаа залуу үеийнхаа тэтгэврийг одооноос эхлүүлээд хоримтлуулад явах юм бол тэр хүүхэд тэтгэврт гарах үед бол ёстой хангалттай тэтгэвэр авах тийм боломжууд байдаг, юм санхүүгийн боломжууд байдаг. Энэ нь бол тэгээд цаардаа их айхтай өндөр санхүүгийн дарамтгүй бага хэмжээний мөнгөөр одоо бас эхлүүлж болдог юм боломжууд бий. Ер нь санаа нь бол эртхэн эхлэх юм бол их л авна гэдэгт
үндсэн зарчим байгаа. За тэгвэл хоёлаа сарнаад юугаа нэг ахиулаад үзүүлж байгаа. За тэгэхээр хэдүүлээ түрүү ярьсан. Улсаас ингэж дэмждэг юм байна. Германы засгийн газар гэдэг нь зөв ерөөсөө өнөөдөр Монголынхаа тухай яриаг. Тэгээ ерөөсөө энд бол Германд амьдарч байгаа монголчуудаа зориулсан учраас би улс гэж ярих бол Германы засгийн газрыг л ярьж байгаа шүү. Тэрийг бас анхаараарай. Тэгээд бид нар энд одоо гадаадын иргэднийг өсөн мэдээж Германы биш Германы иргэн хүн байгаа. Гэхдээ одоо монголчууд те гадаад. Гэхдээ тэр гадаад дотоод нь хамаагүй энд одоо ажиллах хэрэгтэй татвараа төлөөд ингээд явдаг хүмүүс байх юм бол ажиллаж явдаг. Бас татвар төлөхгүйгээр хуваар хөдөлмөр эхэлдэг ч юм байж болно. Тэр бас боломжгүй гэсэн үг биш тийм. Яг бүхэл төрлийн ерөөсөө энэ Германд 10 сар ажиллаад амьдарч байгаа хүмүүс энэ хамааралтай шүү. Тэр иргэн мөн биш нь ерөөсөө чухал биш шүү. За тэгээд энэ улсаас яаж дэмжих гэжийнэ гэхээр энэ ресторан тэтгэвэр гэдэг юм ойлголт гаргаж ирсэн. Энэ болохоор ер нь бол баг дунд орлоготой хүмүүст зориулсан ажлын гэрээгээр ажилдаг одоо Arbeitnehmer Германаар одоо ажлын гэрээгээр яг ажилдаг ажилтны хүмүүст ихэвчлэн зориулсан юм програм байгаа. Тэгэхдээ хуваар хөдөлмөр эрхэлдэг ажилгүй хүмүүс бас боломж бий тэрний дараа залгуудад ярив. За тэгэхээр энэ улсаас яаж дэмждэг вэ гэхээр хоёр төрөөр дэмждэг. Мөнгөөр одоо шууд мөнгөөр болон татварын одоо уцаан бодлолтой. Бид нар бүгдээрээ ажил хийгээд дараа жил нь татварынхаа тайлан гаргаж финанс амт буюу татварын газартаа өгдөг. Тэгээд буцаа олголт авдаг. Энэ бас Монголд ч бас байдаг адилхан. Зарчмууд бол адилхан. Тэгэхээр энэ буцаа олголтын дээр бас дэмжлэг үзүүлдэг. Хоёр төрлийн шууд мөнгөнд дэмжлэг, буцаа олголт. Гэхдээ мөнгөнд дэмжлэг гэдэг одоо хүүхдийн мөнгө жишээлбэл шууд сар болон гар дээр нь май гэж өгөхгүй. Энэ мөнгө нь бол таны тэтгэвэр дээр нэмэгдэж очно гэсэн үг. Тэгэхээр эсвэл энэ нэмэгдүүд өөрийнхөө шимтгэл дээр улсын нэмэгдлийг нэмээд тэтгэвэр маань нэмэгдэнэ. Эсвэл одоо өнөөдөртөө санхүүгийн ямар байдлаар жоохон боломж багтаа байх юм бол шимтгэлийн хэмжээг энэ улсын дэмжлэгээр багасгаад гэхэд илүү бага шимтгэл төлнө гэсэн ийм хоёр янзын боломж байгаа. За тэгээд яг яаж улс дэмждэг юм бэ гэхээр энэ ресторан тэтгэвэр гэдэг энэ нэмэлт тэтгэврийг авъя гэх юм бол хувийн компанид нэмэлтээр тэтгэврийн даатгал хийлгэж байгаа юм тий. Тэг ерөөсөө яг зөв. Улсын тэтгэврүүд одоо угаасаа цалингаас бид нар шимтгэлэн татагдаад явчихдаг болохоор тэнд бид нар нөлөөлөгч боломжгүй хувь хэмжээнд хуулиар тогтоогдсон болохоор тэгэл дэрвгээрэл явдаг. Бид нар дээрээс нэмэлтээр бид нар яаж юу гэж болох вэ гэхээр энэ нэг жишээний боломж нь хувийн компаниудад хандна, улсын компанид хандна, хувийн компаниуд хандна. Тэгээд хувийн компани дотор би энэ ресторан тэтгэврийн одоо даатгал хийлгье. Яг нь даатгалч биш нэг өсөндөө нэг чинь бас л юм шүү дээ. Ер нь мөнгө хоримтлуулж байгаа хоримтлалчтай. Тэгэхээр даатгал гэдэг нэг тийм даатгал оршдог юм биш хоримтлал шүү гэдэг нөгөө үгээр бас дотроо бодож байл. Би өөртөө зориулж хоримтлаж байгаа шүү. Хүнд одоо татвар болгоод өгч байгаа биш. Өөртөө зориулж хоримтлуулж байгаа шүү гэдгээ бас бодож байгаарай. За тэгээд энэ ресторан тэтгэврийн хэмжээ нь одоо шимтгэлийн хэмжээ бол орлогын цалингийн 4% байдаг. Тэгээд энийгээ хийчихэд улсаас жил болгон 175 евроны дэмжлэг гэрээ хийсэн дүгнөө. За тэгээд энэ хүн маань яг ганц үе хүн байл одоо 175 жил болгоно шүү дээ мэдээж. Дандаа би жил болгоно гэж. За тэгээд хүүхдтэй байх юм бол хүүхдэд нь бас өгдөг. Тухайн хүүхд маань 2008 оноос өмнө төрсэн байх юм. Одоо 2026 он болж байна. 2008-аас хойш 14 наснаас доош насны хүүхдүүд одоо энэ жилээр бодоход тийм ээ 14 наснаас доош насны хүүхдүүд байх юм бол жилийн 300 өгнө 14-өөс дээш насных байх юм бол буюу 2008 оноос өмнө төрсэн хүүхд байх юм бол жилийн 180 50 хүүхд болно. За ингээд бас нэг удаагийн энэ удаанд жил болгоны дэмжлэг яаж. Нэг удаагийн дэмжлэг бол 25 нас хүрэхээс өмнө байгаа ажил хөдөлмөрийнхаа гарааг одоо дөнгөж эхэлж байгаа залуу хүмүүс зориулаад бас нэг удаагийн 200 евроны дэмжлэг байдаг. За ингээд ер нь ямар дэмжлэг вэ гэдгийг бол ингээд харчлаа. За дараагийн хуудсан дээр энийг илүү тийм жишээ маягаар харъя. За ингээд нэг нь айл байлаа гэж байна. Тийм ээ. За тэгэх юм бол ингээд ганц үе залуу байх юм бол жилийн 175-гаа аваад нэг удаагийн 200 аваад явчихна. За хүүхдгүү хос байлаа гэж бодсон бол хоёулаа гэрээ хийсэн байх юм бол 175-175-гаа аваад явна. Түрүүн би бас хэлсэн. Хоолой хөдөлмөр эрхэлдэг буюу ажилгүй хүн байвал одоо ямар дэмжлэг авч болох вэ? Тэгэхээр энэ ресторан тэтгэврийн хувьд бол гэр бүлийн хоёрын
нэг нь ийм гэрээ хийгээд явах юм бол нөгөөх нь одоо гэрээ хийх боломжгүй байж болно шүү дээ. Ажилгүй байж болно. Хоёр хөдөлмөрлөлтөй байж болно. Тэгэх юм бол сарда ерөөсө 5 евро төлөөд буюу жилдээ 60 евро төлөөд 175-ын дэмжлэгээ бүрэн авч болдог. За тэгэхээр ингээ хоёр хүн 175 350-ын дэмжлэг жил болоо авах нэ. За ганц би хүүхдтэй хүн байж болно. Тэгэх юм бол түрүүний жишээгээр энэ зургийн дээр харагдчихэв 300 дээрээ 175 нэмээд 475 байна. За хоёр хүүхдтэй бол яах вэ? Гэх мэтээр ингээд нэмэгдээд нэг хүүхдтэй яг хоёр хүүхдтэй яг гээд ингээд зүгээр жишээ харахад хоёр хүүхдтэй хоёулаа дэмжлэг авч байгаа айл жишээ баг 950 буюу жилдээ баг 1000 евро. За тэгээд 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил ингээд нэмэгдээд явна. Гэхдээ мэдээж бас шударгаар хэлэх хэрэгтэй. Хүүхдийн нэмэгдлүүд жил болгон гэдэг нь хүүхэд одоо Германд чинь хүүхдийн мөнгөийг 25 нас хүртэл олгодог. Хүүхэд нь 18 нас цаашаага сургууль сайд ингээд яваад хэлэх юм бол хүүхдийн мөнгөд өргөжлөж олгодог. Тэгэхээр дээдл нь хүүхэд 25 нас хүртэл энэ дэмжлэг бол байна гэсэн. За тэгээд дараагийн хуудсан дээр бас нэг харъя. Тэгэн дээр одоо би илүү тодорхой арай тайлбарласан байгаа тийм. Ялангуяа тэр эхний нөхрийн нэг нь энэ гэрээ хийх боломжгүй байх юм бол одоо яах вэ гэхээр ерөөсөө тарихаа 5 еврогийн жилийн 60 евроо төлөөд 175-ын дэмжлэгийг авч болох нэ. Яг нэг удаа ингээд хүн болгоны юм болгож чинь харьцангуй шүү дээ. Зарим хүний хувьд 175 их мөнгө, зарим хүний хувьд бол бага мөнгө. Гэхдээ ямар ч байсан усаас үнгүй өгч чинь, дээр зүгээр бэлгэлж чинь дараа жил болгоо одоо төсөвтэй гартал хүртэл чинь бэлгэлнэхээр энэ нийт өнгөөрөө ер нь тэгээд 20-30 нэглэн 20-30 мянган евро тийм нэлээ их бодоод өвчтэй. Энийг бас дотроо бодох хэрэгтэй юм аа. За тэгэхээр энэ улсын зүгээс ямар дэмжлэг байдаг талаар бол ийм юм байж болж байна. За тэгвэл дараагийнх нь юм юу вэ гэхээр тэгвэл файлаар руу буцаж ороод улсын дэмжлэг авсан ч аваагүй ч юу яа чи дахиад жоохон гүйлгээд хараадах юм. Бид тэр бас анх удаа хийж байгаа болохоор туршлага батад байгаа шүү. Үзэгчээс хойш нууцлаарай. Дараагийн удаад би одоо илүү туршлагатай болно. Бацаа одоо дээш явъя. Тэр саяын хуудсан дээр дахиад дээш нөгөө дээш явъя. За нэг доош. За тэгтээ гоё амьдралтай гоё шүү дээ. Ингээл би энийгээ нэмээд дэмжиж явах чинь. За дараа нь бол энэ рестрийн тэтгэвэр хамрагдах боломжгүй рестрийн тэтгэврийн улсын дэмжлэг хамрагдах боломжгүй. Ягаад хамрагдах боломжгүй гэхээр яг хамрагдаж болно л доо. Тэгвэл нөгөө 4% шинжлэх төлөвлөгөө гэж ярьсан. Тэгэхээр өндөр тэтгэвртэй одоо цалинтай хүн эсвэл хуваарь хөдөлмөр хийж байгаа хүнд энэ бол санхүүгийн хувьд ашиггүй болно. Тэгвэл ашиггүй. Ягаад гэхээр та 4% шинжлэх төлөвлөгөө чинь хэдийгээр та өөртөө хөрөнгөлж байгаа ч гэсэн яг өнөөгийн байдлаар таны одоо сарын орлогоос чинь ингээд хасагдаад явчихж байгаа учраас бас таны сарын одоо санхүүгийн байдал чинь бол нөлөөлж байна. Тэгэхээр энийг бол өндөр цалинтай хүмүүс тэгвэл өөрөө хийж болох юм. Эсвэл хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс өөрөө хийж болох юм гэдэг дээр ийм хувийн одоо суурь тэтгэл базис рент гэж нэрлэж байгаа юм бас байгаа. Энэ бол насан туршдаа аавна. Одоо энэ чинь бид нар бүгд мэдчихээн сайхан амьдрал сайжраад хүмүүс ус насалтай болж байна. Тэгэхээр одоо хөлбөмбөгийн бид бүгдээрээ л одоо баг хөлбөмбөг мэднэ. Хөлбөмбөгийн тавалт бол нэг удаагийн тавалт хоёр хэсгээс бүрддэг. Нэг хэсэг нь 45 минут яваад дараагийн хэсэг нь дахиад 45 минут. Бидний хоёрдугаар хэсэг нь хэр удаа үргэлжлэхийг мэдчихээн 45 минут гэж. Гэтэл бидний амьдрал бас нэг төслөө тийм шүү дээ. Эхний хэсэг нь бол хөдөлмөр эрхлээд орлого олоод амьдарч байна. Дараагийн хэсэг нь хөдөлмөр эрхлэхээ болоод орлого нь багасаад тэгээд хоёр хэсгээс бүрдэж байна. Тэгэхээр хоёрдугаар хэсэг маань хэр удаа үргэлжлэхийг бид нар мэдэхгүй шүү дээ. Яг мэдээж сайхан удаан онцлогуд мэдээд нэг талдаа сайхан өөр ажлаараа харагдаад явах шиг сайхан байхгүй. Нөгөө талдаа энэ хоёр дахь хэсгийн амьдралыг яаж санхүүжүүлэх гэдэг чинь одоо очихын сонирхолтой. Тэгэхээр энэ тэтгэвэр бол насан туршдаа авдаг гэдэг утгаараа бас сайн залтай. Тэдгээр хувийн тэтгэвэр боловч зарим санхүүгийн бүтээгдэхүүн бол хэдэн жил гэдэг хязгаарлалт байдаг. Энэ тэтгэвэр бол хязгаарлалтгүй насан туршдаа авах. 100 хүртэл асуудал сайхан байна. 100 хүртэл тэтгэвэр аваад явна. За тэгээд түрүүн би бас хэлсэн энэ ресторан тэтгэвртэй адилхан энэ хувийн суурь тэтгэвэр бас
шинжлэглээ татвараас одоо мөнгөн дэмжлэг байхгүй ч гэсэн татварын одоо юм дэмжлэг байгаа. Татварын боцоод авахнаас энэ төлсөн мөнгө авах сул ядуу. Энэ бол бас сайн талын дэмжлэг байдаг. За тэгээд дээр нь бас нэмэлтээр ар гэрийнхнийгаа бас одоо хамгаалах. Тэр нь юу гэсэн үг гэхээр өөрөө амьд авах үедээ мэдээ тэтгэвэр аваад явна гэдэг. Өөрөө өнгөрчих ч юм уу эсвэл тэтгэвэр гарснаас хойш нэг олон жил болохгүй одоо осооч болдгийг өвчин зовлон байдаг үүний амьдрал хэцүү шүү дээ. Тэгэх юм бол нөгөө оромтоосон мөнгөнд яах вэ гэдэг. Тэгэхээр энийг ар гэрийнхэнтэй яаж үлдээх вэ? Эднэр маань яаж авах вэ гэдэг тийм боломжууд бас байдаг. Яг бид нар өнөөдөр нэг уучлалтаар бүх юмыг яаж дэмжихгүй. Тэгэхээр ар гэрийнхэнээс одоо хамгаалах боломжууд байдаг шүү гэдгийг бас давхар хэлж өгье. Хүмүүс яг тэгж асуудаг ерөөсөө би тэтгэврээ авах амжихгүй учраас яах юм бэ? Эсвэл би ерөөсөө цөөхөн жил асуудаг яах юм чи яг амьдралд байдаг асуудал учраас энд нь таарсан бас шийдвэр байдаг шүү. Тэтгэврээ алга болгох чинь алдчихна гэх тэр боломжтойг багасгах боломжууд биш шүү. За энэ бол одоо нөгөө тэтгэвртээ одоо ажил төлөлтөд яваад дунд насныханд хөгжлөн зориулсан юм би ярьчлаа шүү дээ. Нэг удаа олон жил тэтгэврээ шилжүүлээд дараа нь олон жил амьдрал тэтгэврээ авна гэсэн энэ дунд насны ангиллын хүмүүс хөгжлөнтэй оруулж яллаа. Тэгэхээр цаана түрүүн бидний ярьсан хоёр ангиллын битгэж байгаа. Хүүхэд байж болно эсвэл нөгөө олон жил хоримтлуулах боломжгүй болсон одоо энэ 50 төгссөн 60 төгссөн хүмүүсийн хүн бол бас хэцүү шүү дээ тийм ээ. Авахж амжихгүй. Тэд нар зориулсан бас нэг төрхөн бүтээгдэхүүн байдаг. Тэрийг одоо танилцуулъя. Байна. За уучлаарай. Нэг хоёр ухавчээ. Би нөгөө өөрөө удирдахгүй болохоор бас жоохон яагаад байна. Нэг доошоо наач яг зөв. За тэгэхээр энэ шимтгэлээ бид нэр цаад болонд төлөөд явна. Гэхдээ шимтгэлээ бид нар бас хаашаа ороод одоо Монгол шиг зүгээр тэтгэврийн нийгмийн халамжийн сан гэдэг юмруу ороод ингээд нэг улсын мэдлэлтэй байгаад байгаа мүү гэвэл тийм биш ээ. Бид нар энийг өөрсдөө идэвхтэйгээр удирдах боломжтой. Энэ бидний төлж байгаа шимтгэл бол хөрөнгө зах зээл дээр очиод өсдөг. Хөрөнгө зах зээл дээр бол ерөнхийдөө нэг жилийн 6% хавцаагаар бол юм өсдөг. Тэгээд жилдээ нэг удаадаа 6% бага юм шиг зүгээр тоон утгаар бодогдох боловч жил болгон 6% өсөж явна. Тэгэхээр чинь хүүгийн хүү гэж ойлголт байгаа. Тэрүүгээр нэмэгдээд сүүлдээ бол бүр хэд дахин өсдөг юм болж байна. За тэгээд энэ мөнгө маань юу хаашаа очдөг вэ гэхээр хөрөнгө зах зээл дээр очиж өссөн. Тэрэн дээр одоо яг манай компанийн үйлчлэгчдийн зорилгын тусгай гарган байгаа. Боломж. Энэ бол та энэ төлжгээ шимтгэлээ өөрөө идэвхтэйгээр удирдах гэдэг нь хөрөнгө зах зээлд оруулж болно. Тэгэхээр нэг хэсэг нь одоо энэ яг тухайн дэд бүтцийн одоо байгууламж. Тэр юу вэ гэхээр одоо цэглаан станц ч байх юм уу? Энэ сэргээх хэрэгцээ хүчний одоо яг тэр тухайн одоо байгууламжууд нь тийм ээ. Эсвэл дэд бүтцийн гар утасны одоо тэр антеннууд гэж байдаг юм уу? Яг ийм дэд бүтцийн байгууламжууд руу хөрөнгө оруулаад тэр нь ингээд өсөж явдаг. Хөрөнгө зах зээлийн хажуугаар ийм боломж байна. Эсвэл алт руу нэг хэсэг нь оруулаад алтчаад бас өсч сүүлийн үед бол алт мөнгүүд их өсөж шээ. Ягаад гэвэл улс төрийн байдал одоо дэлхийд бүргүй байна. Трамп одоо гараад энэ дэлхийн байдлыг өөрчилж чинь, Орос Украины дайныг өөрчилж чинь. За тэгээд янз бүрийн ийм өмнө маргаанууд бол эдийн засгийн байдлыг тодорхой болгож байгаа учраас хүмүүс алт руу хөрөнгө оруулаад тэгэхээр алтын үнэнд өсөж байна. Тэгэхээр эртхэн шиг алтанд юм уу мөнгөнд хөрөнгө оруулах юм бол энэ бас боломжтой. За тэгээд манай компани олгодог бас нэг өөр зөвхөн манайд байдаг боломж бол энэ бусад компани одоо ялангуяа бид нөгөө баг дунд аж ахуйн нэгжүүд гэж яг энэ дунд түвшний аж ахуйн нэгжүүд бас мэдээж хөрөнгө шаардлагатай эргэлтийн хөрөнгө шаардлагатай тэрэндээ зөвхөн одоо зээл авдаг. Тэгэхээр тэр зээл олгоод тэр зээл мэдээж хүүтэй тэрнийг ингээд буцаад өсдөг. Ийм боломж. Тэгэхээр ангидаад хэлэх юм бол бацаад хэлэх юм бол бид нэр өөрсдийн энэ төлж байгаа шимтгэлээ өөрсдөө яг өөрөө тэр зүг юм сонирхгүй л одоо даатгалын тэтгэврийн компанид даатгад өгчөж болно. Тэр үн чинь мэрэгжлийн компани тэрийг ингээд өсгөөд явна. Өөрөө энд идэвхтэй оролцоо гэж сонирхол байх юм бол илүү одоо би зарим хэсгийн хөрөнгөний зах зээл дээр иргэдүүгья, зарим нь эдийн засгийн байгууллагууд иргэдүүгья, алтан доруудын компанид зээл олгож авах гэдэг идэвхтэйгээр энийгээ ингээд хувь хэмжээг нь өөрсдөө дэж болох бас боломжууд байдаг. Энэ хүнд эдийн үеийн идэвхтэйгээр оролцох боломжийг олгож байгаамаа. За тэгэхээр би түрүү ярьж байгаа орхицсан уучлаарай. Одоо нөгөө олон жил хуримтлуулах
шимтгэл төлөх боломжгүй хүмүүс одоо яах вэ гэдэг бас нэг жижигхэн боломж байгаа гэж би тэрийг одоо хэлүүлээ. Харъя. Энэ бол энэ нас баралтын даатгал гэж яг би нэрлэж байгаа юм. Германууд Schreberfallforsorge гэдэг. Хамгийн наадах нь оршуулгын зардал Германд өндөр байдаг. Одоо 10,000 евро ч хүрэх тохиолдол байна. Би бас дээр мятаас асууж ирсэн. Одоо Монгол зүгээс шарилаа гүйлийг гэх юм бол тээврийн зардал нь 2,000 евро болдог гэдэг яг. Нас орсон хойно одоо үндэсний аргийнхын санхүүгийн дарамт үзүүлэхгүй бай. Гэхдээ энийг бол заавал тэр нас орсон оршуулгын зардалтанд зарцуулах хэрэггүй зүгээр мөнгө хэлбэрээр авч бас боломжгүй. Нэр нь тийм учраас би ингэж хэлж байна. За энэ дээр яадаг вэ гэхлээр одоо даатгалын компанитайгаа жишээ манай компанитай үнийн дүнгээ тохирно. Хэд ч байж болно тийм үү? Яг 2,000-аас эхлээд тэгээд дээшээ яваад би одоо нас орсон тохиолдолд тэр мөнгө буцааж авах шүү гэсэн зорилго. За яг би энд 15,000 гэдэг нь 15,000 болтол одоо хүний эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалдаггүй. 15,000-аас өндөр үнэтэй гэрээ байгуулдаг бол эрүүл мэндийн байдлаар бас илүү хардаг. За тэгээд гэрээ дуусаад амьд байх юм бол сайхан хүн урт настай явах юм бол илүү сайхан шүү дээ. Тэгэх юм бол нөгөө хурцлуулсан мөнгө өсгөөд ингээд дагаад авчихна. Эхний 3 жилийн дотор нас орох юм бол 3 жил дотор төлсөн мөнгө аавна. 4 дахь жилээс эхлээд нас орох юм бол анх тохирсон мөнгө аавна. За одоо энийг би нэг жижиг жишээгээр тайлбарлая. За нэг 50-аад насны хүн байлаа гэж бодъё. За би нэг нас орсон тохиолдолд 10,000 евро аргийнхын дүнтэй яа гэдэг гэрээ байгууллаа. За тэгэх юм бол мэдээж энэ 10,000 гэсэн тэр гэрээний дүнгээ одоо хэд настай 50 настай за 65-тай 67-тай түр тавна одоогийн Германы хуулиар бол гэдэг 25 жил 27 жил төднөөгээд нөгөө анх тохирсон дүнгээ энэ 27 жилдээ хуваагаад сар болгоно хуваагаар нэг дардаа нэг 30 40 50 яг тэр хүн хэдэн жилийн гэрээ байгуулж ийн хэдийн хэмжээний мөнгөнд дүн яригж ийн гэдгээс мэдээж хамааран яг дунджаар нэг 30-аас 50 яваад байдаг. Гэхдээ төлдөг гэдэг нь эргээд нөгөө өөртөө л боромтолж байгаас хүнд өгж байгаа биш шүү. Тэрийг заавал давхар бодож явж байгаарэ. За тэгээд сар болгон төвөнд яваад за сардаа нэг 30-ыг төлдөг байлаа гэж бодъё. Жилдээ 12 сараар үзүүлэхээр 360. За нөгөө эхний 3 жил гэж ярьсан. За нэг 1000-аад евро. Эхний 3 жилдээ ингээд шинжлэх төвчн байна. Гэхдээ би 10,000-аар гэрээ хийсэн байгаа шүү дээ. Тэгээд би эхний 3 жил дотор одоо болчвол нөгөө төлсөн 1000-аа аавна ямар ч алдахгүй. 4 дахь жилээс эхлээд мөнгө нөхөлтэй гэхэд анх тохирсон 10,000-аа аав. Тэгэхээр энэ бол маш тийм сайн талын даатгал жимшиг, хоригдол жимшиг юм хоцолсон бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ дээрээ энэ байдлаас ингээ харахаар нөгөө би энэ доор зөрөд хараад бичсэн байгаа. Эрт хийх тусмаа ашигтай шүү. Ашигтай гэдэг нь нөгөө сар болгон төлөх шимтгэлч баг байна шүү гэж тийм ээ. Энэ шимтгэлийг би 10 жил төлөх үү, 20 жил төлөх үү, 30 жил төлөх үү тэрнээс хамаарат сар болгонд яг өөрөө чинь бодит орлогоос гарч байгаа тэр юм чинь бол баг байна гэдэг нь удаан хугацаанд өөрт чинь санхүүгийн дарамт багтай шүү гэж хэлж байгаа. Түүнээс биш авах мөнгөний мод адилхан шүү дээ та. 4 жилийн дотор нас орсон ч адилхан авна. 10 жилийн дараа нас орсон ч адилхан нөгөө анх тоосон мөнгө аваад сар болгон гарах шимтгэл нь баг шүү гэдэг санаад ярьж байгаа. За нэг юм байна. Тэгэнгүүт чи бас нөгөө ингэж болно шүү дээ. За одоо би тэд одоо за 75 хүртлээ энийгээ цуглуулъя гэж 75 гэжээс чи өстө сайхан жинхэнэ эрүүл саруул гүйжидэг. Тэгэнгүүтээ тэгвэл мөнгөө шууд авчих шүү дээ тий. Ямар ч асуудал тэгээ ерөөс анх тохирсон мөнгө аваад нас орохгүй байвал тэр мөнгөө шууд авч явах нь сайн байна. Эсвэл тэрийг жоохон байлгаад байх юм бол юу одоо тэр нь өсвөл яваад байдаг. Тэр хүний тухайн цагийн боломжоос л болно тий. Яг чи зүүн сэдвийг хөндлөө. Түрүүн бид нөгөө рестрийн нэмэлт тэтгэв гэж ярьж байсан. Тэгээд нөгөө бас адилхан хоримтлуулаад тэтгэвэр насанд очих юм бол тэрнээсээ одоо 30%, 3.1 шууд одоо бэлэн мөнгөөр гаргуулад авч болоод үндсэн хэсэг нь цаашаа тэтгэвэр болоод яваад байж болдог. Тийм боломж биш шүү. Заавал тэтгэврийн сар болгоныхоо дүнг баригдахгүйгээр эхний удаад бас тийм бүүн авах боломж энэ хоёрын айл алин дээр байгаа шүү гэдэг юм бас давхар хэлж байгаа. Баярлалаа сарна. Би тэгээд миний одоо нэг бодоод байгаа юм болохоор ингэж байгаа байхгүй. Одоо эрт эхлүүл шимтгэл баг төлнө гэдэг маань айгүй аятайхан санагдаад байна. Яагаад тэгэхээр хүн сард нэг илүүтэй гаргах нэг 20-30 евро байж л идэг байхгүй.
Тэгвэл 100 муу болоод ирэнгуй чи нөгөө нэг 1700 евроны цалинтай хүн байх юм бол одоо над чиг тэгвэл 100 гингуй чи за 100 гэж бодно. Тэгвэл чи нэг 20 30 бол за 30 евро чи нэг газар орвол нэг тавг хоол идэл нэг салааттай нэг уух юмтай л юмны л мөнгө штэ яг үнэндээ. Хэрэг дээр явал тий. Тэг үний хэрэг Яг дээр бол зөв. тэг за яг нэг удаа хоол идэхэ болчихъя. Тэгээ нэг удаа нэг юу аахаа болчихъя. Тэртээ тэргүй айгүй л дэлгүүр орол над чиг хүн чихэр аваад идчих штэ. Тэг чихэр авч Тий, яг идчих зөв. хоолд иймэрхүү юм руу ингээд сар болгон нэг юм онцын ингээд мэддэхгүйгээр гараад идэг. Тэгэд олон жилийн дараа эргээ саасж өө нэр надад нэр тийм гоё мөнгө байгаа штэ. Тэгвэл энэ байжлыг үсчлийг одоо би яг тэ энэ одоо тэ нас барахтаа надад ингээд янз бүрийн юм хэрэг гарах юм бол тэнцээ мөнгө байгаа. Би тэр талаар ерөөсөө санаа зовх шаардлагагүй. Гэт Тий. ячаар миний мөрнөөс нэг ачаа бас авагдчихж байгаа байхгүй юу? Том ачаа шүү тэр чинь бас. Тий. Тий. Яг зөв. Тэгэхээр би нөгөө түрүү хэлсэн одоо өнөөдрийн сэдвүүд ерөөсөө тэтгэврийн тухай ярьж байна. Тэтгэврээ одоо яаж тааж явах боломж байна вэ гэдэг. Тэгэхээр нөгөө одоо үзэгч сонсогчтой хоёулаа ингээд үндсэндээ нэг 3 бүлэгт хуваалцж болж байна гэж ярьсан. Тийм. Тэгэхээр тэр хамгийн ихний ярьсан сэдв бол яг одоо ажил хөдөлгөөн хэлж байгаа. Дунд насныханд бол улсын тэтгэвэр, хувийн тэтгэвэр, нэмэлт тэтгэвэр байгаа юм. Тэр дотор нь улсаас хэмжигтэй рестрийн тэтгэвэр гэж байгаа юм байна. Гэт нэг юм ярьчлаа. Хоёрдугаар дөнгөж сая хэлээ ярьсан болохоор олон жил хоригдлуулах боломжгүй болсон тэтгэвртэй харьцангуй өгсөн хүмүүс бол энэ ядаж энэ саяын тэр нас баралтын гэж яг нэр нь тийм боловч хэрэг дээр бас л хоригдлол шүү дээ. Энийг хийж болох боломж байна. Одоо бүр хүүхд байгаа хүүхд насны ач зээлэрийн тухай өнөөдөр бид зориуд ярьсан өнөө баг тустай сэдв учраас дараа нь ярьж болно. Гол санаа нь болохоор одоо бүр хүүхд насндаа байгаа хүүхдүүдийн тэтгэврийг одооноос ерөөсөө сарын яг чиний өөрөө хэлж байгаа бол 20-30-аар одоо жишээ нь хүүхдийн 450 евро авдаг хүмүүс бидний дотор зөндөө байгаа. Хүүхдийн мөнгө герман засгийн газраас тэрний ерөөсөө 5-1 нь 50 евро. За бүр 50 болиход 30 ч байдаг юм уу 40 ч байдаг тийм боломжоор. Ингээд хүүхдийн тэтгэврийг одоо хийгээд эхэлчих юм бол дараа нь нөгөө ач зээлнэр маань бас бага насны хүүхдүүд маань тэтгэвртэй очиход ястай нэг жинхэнэ хөрөнгөтэй болно шүү. Тийм боломж биш шүү гэдгийг би яг зүгээр дурдъя. Энэ талаар хүмүүс сонирх юм бол илүү тодорхой болох яаж болно. Өнөөдөр ярилцлага бас урт болчих магадгүй. Энэ учраас би ерөнхийдөө өндөрлөе гэж бодож байна. Юу гэж бодож байна санаа? Тэгээ хоёлаа яг энэ сэдвээр яад хүүхдийнхийг дараа яа тэгэхээр бас хүүхдийн мөнгөө хаашаа ийшээ хийсэн бэлээ мэлээ гэдэг яриа бас айгу гоё хэрэгтэй байгаа даахгүй татвар төлж байгаа хүн бол хүүхдийн мөнгө авдаг штеп. Тэгэхээр би өнөөдрийн яриас ойлгосон нь дундаж насны хүмүүс бол рестерт авчиад дахиад юм тэтгэврийн даатгал төлчүүл бас их зүгээр юм байна. 4% юм байна. Тэгээ дундаж цалинтай, дундаж орлоготой тэгээд ер нь дунд насныхан 30-аас тий баг буюу дунд орлоготой. Тий баг орлоготой ч бас байж байна. Тэр тусмаа илүү сайн тий баг шилтгэл төмдөд төлөөд улсаас авах нөгөө дэмжлэгийн адилхан өндөр байна шүү дээ. Тэгэхээр наад чи айгу боломжтой санагдлаа. Би ч одоо 1000 евро авдаг ш 1000 жоохын илүү нөгөө бүтэн цагаар ажилтдаг шээ. Тэгэнгუთ чинь тийшээгүй их нэг 40 евро л байгаа байхгүй сарын. Тэгээ нөгөө 40 евро бол яах вэ? Тэгээд нэг юмд ингээл гарчдаг л мөнгө штэ тий. Айгүй бол нөгөө сарнаа чинь дэлгүүр очиод нэг сараас нь сэрээсээ өмсөхгүй юм авчих штэ. Сар болго. Түрүү хэд удаа байдаг гэсэн яг бол хэлэх тусам хүний санаанд олон үлддэг. Яг энэ тэтгэврийн хувьд л энэ чинь одоо юу гэдэг нь машины даатгах шиг одоо ингээд даатгахад орхичоод эрт гарахгүй бол одоо 1.9 мөнгө алдчихсан юм биш тийм ээ. Яг өөртөө хэдийгээр сар болго өөрийн миний орлогоос гарч байгаа гэсэн би өөртөө зориулж хоригдлол шүү тийм ээ. Тэрийг бас хэзээ давхар бодож байгаа. Одоо нөгөө хөрөнгө санхүүгийн талаар ярьдаг хүмүүс чинь хамгийн түрүүнд ингэж эхлээд өөртөө өг хүмүүс битгий өгөөд эхлээд хамгийн түрүүлд өөрийнхөө ирээдүйд үг гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүлээд өөрийнхөө ирээдүйд өглөө. Тэр ирээдүйд өгж байгаа нэг хэлбэр нь хадгаламж байж болж байна. Одоо яг юм тэтгэврийн даатгал байж болж байна тий. Янз бүрийн юм даатгалууд одоо энэ нөгөө зах зээл нь сайн хөгжсөн газар чинь нөгөө амьдралын даатгал гэж бас байдаг шүү дээ. Нэг тийм бүтээгдэхүүн байдаг. Би тэрний учрыг бас яг сайн ойлгодгүй. Гэхдээ тийм юм байдаг. Тиймхүү юмнууд руу хийгээд авах юм бол бидний ирээдүйн маань зихэр болох гэдэг шүү дээ. Баталгаатай болох. Тий, баталгаатай болох гэдэг. Тий, тэгээд
хоёр дахь нөгөө ярьсан юм болохоор бас нөгөө хувийн тэтгэврийн даатгалын компанидын талаар ярьчлаа тий. Одоо танай компаниар дамжуулаад хийхээр тэргээ бид нэр зүгээр за эднийх энэ компани яаж иж байгаа л өсгөж өгөх юм бэ. Гэхдээ та нөгөө түрүү ярьжсэн шүү дээ. Анх төлсөн мөнгө чинь болвол байна гэдэг нь баталгаатай. Тэд нар бол байна. Улсынх шиг одоо тий алга болчих магадгүй, үгүй ч ээж магадгүй гэдэг юм бүрэнхийн бид нар бол ярихгүй. Анх төлсөн мөнгө чинь бол байна. Тэр чинь бол харин бид нар чадлынхаа хэрээр өсгөж өгнө. Ер нь сүүлийн ингээд те 50 жилийн компани ингээд бид нар өөрсдийнхөө түүхийг харахад бид нэг жилдээ 6% өсгөж чадаад байгаа. Тэгэхээр тэр бол баталгаатай бид нар заавал өсгөж өгнө гэж хэлдэг амлаж чадахгүй. Гэхдээ төлсөн мөнгө чинь бол байна. Гэхдээ бид нар чадлынхаа хэрээр өсгөнө. Тэрийгээ болохоор та өөрөө бас ингээд оролцож болох тийм сонголттой байгаа юм. Би бол за ишгөө тэр мэрэгжлийн үнд нь орчи тэрнлөө би оролцоод явах уу гэдэг юм дээр л тавих юм байна л та. Бас толгойгоо ажиллуулах хэрэг гарна шүү дээ. Тийм яг зөв яг тийм нөгөө хувийн одоо даатгалын компаниудын нэг сайн тал нь бол яг тийм байдаг. Хүний мөнгөийг авчаад одоо sorry бид нар чадамжгүй болж байгаа гэж болохгүй. Тийм учраас бид нар хамгийн түрүүнд гэрэн дээр бол таны төлсөн мөнгө бол одоо тэр хэмжээнд бол амжуулсан байна. Тэгээд одоо улсаас өгж байгаа дэмжлэгүүд нь бол мэдээж бас хадгалагдаад үлдэнэ. Тэгээд яг чиний хэлж байгаа дээрээс нь бид нар ингээд аль болохоор үсхийг хичээнэ. Энэ дээр бас нэг юм татварч хэлье гэж бодож байна. Хэрв одоо энэ Герман таны оолж хөрөг оруулж яг тэдэн хөөсөн шүү гэдэг өндөр дүн ялангуяа яриад байгаа хүмүүсд жоохон болгоомжтой хандах хэрэгтэй шүү. Яагаад гэвэл бурхан ч хүртэл хэрэг дээр ирээдүйд би болох юм итгэхгүй тийм ээ. Тийм учраас яг тэд гэж баталгаатай таваарахад бол боломжгүй. Тэрийг бол шударгаар хэлэх хэрэгтэй. Гэхдээ таны төлсөн мөнгө алдагдахгүй улсын дэмжлэг алдагдахгүй. Тэгээд бид нар одоо зөвхөн манай компани жишээгээр ярихад өнгөрсөн 50 жилийнхаа бүгд авдаг. Яг сарнаг хэлж байгаа жилдээ бол хамгийн бага дамжуулалт 6% өсөлттэй байдаг. Тэгээд чи жил болгоо шүү дээ. Зүгээр нэг удаагийн 6 ш. Жил болгон өсөлтөд явна. Тэгэхээр энэ бол маш их том боломж байгаа. Яг чиний түрүүний хэлсэн тэр одоо label solution буюу одоо амь насны амьдралын даатгал гэдэг янз янзын бас өөр боломжууд байдаг. Өнөөдөр бид нар зөвхөн тэтгэврийн гол ярьлаа. Өнөөдөр одоо тэгэхээр өөр одоо мөнгө зөвхөн даатгалын хоримтлын журмаар тэр хөрөнгөний зах зээлийг яриаг үү. Зөвхөн хоримтлын журмаар мөнгө одоо бас яаж өсгөж болох вэ? Гэдэг клейм гэдэг бол хэдүүлээ дараагийн удаад бас яри яаж болно. Өнөөдөр зөвхөн тэтгэврээр сэдвээ өндөрлөе гэж бодож байна. За тэгээ би яг ингээд өөрийнхөө бодох санаж исэн юмнуудыг нэхгүй хэлээд авлаа. Асуух юм асуучлаа. Тэгээд бас нөгөө та ингэж ярьжсэн шүү дээ. Одоо манай үйлчлүүлэгч болцохоор тий нэгдүгээр зөвлөгөө нь үнэгүй байт юм байна. Би бас эхнийхээ зөвлөгөөг бодвол авсан. Надад их таалагдсан. За тэгээ онлайнаар бас уулзаа зөвлөгөө авч болно тий. Тий. За тэгэнгүүт чи би одоо Facebook-ийн нэрээр пүрэг эртнэс өгөх гээд байгаа. Би ингээд подкастныхаа доор линкийг оруулчихсан. Та хэд маань ингээд ороод үзээрэй. Тэгээ бас Германы хөрөнгө даатгалын тухай яг ийм Facebook групп байдаг. Тэгээ группт нь ороод үзэхээр бас тий одоо нөгөө яг жилийн эцэс болцсон шинэ жил эхэлж байгаа. Өнгөрсөн жилийнхаа бид нар татварыг тайлгнаж байгаа. Тэгээ тэн дээр хамгийн сүүлд орсон мэдээлэл нөгөө 5 евроны програм татварынхаа тайлгыг гуйдаад бичсэн байсан. Татварын тайлаг гэж бас л жоохон ядаргаатай л юм шиг байгаа юм. Би бол яг хийдэггүй. Нөхөртөө даатгачдаг. Тэгээ нэг олон төлөвийн орлогогүй болохоор нэг тэрийг нэг юу яагаад гэдэг. Тэгээд ингээ хайцсан олон төлөвийн орлоготой болохоор одоо тэгэл бас энэ яах вүлээ гэж үз тарна гэж бодож байгаа. За тэгээд тэр группүүдийн бас линкүүдийг тавьчих. Та хэд маань тэг Германд амьдардаг байгаад ингээд ороод үзээрэй. Мөн таны нэг хэлсэн үг чинь надад амар таалагдсан байхгүй. Манай үйлчлүүлэгч болчих юм бол ингээл одоо нэг Герман хэл дээр яаж ч бичиг цаас ирдэг штеп. Энд дээр зурчих гэл тэгэл яг тэндээ зурчих гэхээр эдний хүмүүс чинь нэг айгу айхтар штеп. Үгүй би заавал бүх юм уншиж зурна. Тэгээ эн чинь бас Герман чинь бас эвгүй юм бэлээ. Одоо ингэдэг байхгүй юу? Одоо жим дээр очиод ямар нэгэн газар очиод бид нар чинь нөгөө Монгол ахугаараа гэл эндээс зурхад заа гэл зураа ичдэг. Тэгсэн чинь нөгөө жилийн гэрээ аваачаад зураа ичсэн байвал та өөрөө үйлчлэгийг нь авахгүй байсан ч гэсэн мөнгөө төлөхөөс аргагүй болдог шүүхтэр очиоч дийлддэг юм бэлээ. Тэгээд энэ гадаад хүмүүсийн чатыг уншаад байхад тийм янз бүрийн зуршицсан. Тэгээ жилийн гэрээний
нэг юм аваачаад зураа хийцэн тэгээ мөнгө төлөхөөс аргагүй болсон юм хүмүүсийн юм яваад байдаг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юм хумаа хүртэл ингээд мөнгө санхүүтэй холбоотой юмнууд бас асуугаад авах юм боломжтой юм билээ шүү манайхаа. тий нөгөө яг түрүү хоёлоо уулзч байхдаа ярьж ирсэн Германы нөгөө одоо гэрээний доод жижигээр бараг уншигдахгүй шахаж жижигээр бичсэн дотор нөгөө чөтгөө сууж яадаг шүү гэж тийм ээ. Тэгэхээр тэр гол нь тэр жижиг юмыг өөрөө уншаад ойлгож байвал сайн байна. Тэгэхгүй бол одоо тэрний төлөө одоо зөвлөгчтэйгээ яриад тэр талаараа зөвлөгөө авах боломжтой тийм ээ. Танаа ахихаа нөгөө юг файлыг гаргадаа энэ дээр нэг юм байгаа. Тий. Тэгээ. Би юу чи тэгж жагаад фэйсбүүкийг харуулна гээд бэлтцсэн байна. Тэгээ яг тэрэн дээр одоо ерөнхийдөө ярилцлага өндөрлж байгаа гэж би ойлгож байна. Тэгэхээр байлаа доошлуулад доошлуулах уу тий? Тий, доошлуулад нөгөө тийш явуулаад. Биш бүр доошоо. Эцрүү тий. Энэ дээр зогсож байна тийм үү? Тий. Тэгэхээр бас яг санаа сайн хэлж чинь өөрийн зөвлөгчтэй болчих хэрэгтэй байлгаа. Тэр өнөөс юм асуугаад явдаг гэж. Тэгээд дээр нь үнгүү. Тэгээд нөгөө янз бүрийн юм асуугаад асууя гэхээр мэддэг хүн нь олддгүй шүү дээ. ChatGPT чинь заримдаа бас найдваргүй шүү. Тийм нарийн нюанстай бас яг тийм найдахааргүй мэргэжлийн үнээс нь зөвлөгөө авчвал амар санагдаад байдаг. Бас тий ChatGPT ч ерөнхийдөө зүгээр байгаа мэдээлэлээр тодорхойлоод өгдөг болохоор цаад байгаа мэдээлэл нь үнэн үгүй гэж шалгадгүй тэрэн дээр нэг жоохон одоогийн байдлаар жоохон асуудалтай байна тийм ээ. За тэгэхээр тэр одоо надаас ингээд зөвлөгөө авдаг болоод одоо яг миний үйлчлэгч болоод тийм ээ. Би зүгээр бас яг шударга хэлье. Одоо би бүх хүн надаас бүх төрлийн асуултанд би хариулж чадахгүй надад тийм зав байхгүй яг үнэндээ тийм ээ. Зүгээр яг тодорхой ингээд миний үйлчлэгч болоод ингээд манайхаар ингээд үйлчлүүлээд явах юм бол тэрэнд нь би зөвлөгөө өгнө. Тэр бол нээлттэй. Ямар ч гэсэн одоо тэр анх би ярианыхаа хэлсэн дөрвөн төрлийн мөнгөтэй холбоотой татвараас босоод бүх төрлийн зөвлөгөө цогцоор нь ингээд нэг дороос одоо монгол хэлээр яваад орчин үеийн монгол хэлээр бол нэг цонхноос ингээд авах боломжтой. Тэгээд дээр нь одоо яг санхүүгийн асуудал ч одоо бас нарийн шүү дээ. Хувийн мэдээлэл. Тэгэхээр тэр өөрийнхөө юм дотны яг хувийн зөвлөгчтэй болох бас чухал байдаг. Хүмүүс одоо ч нөгөө юм яриад байхгүй. За тэгээд мэдээж одоо бид нар дотор герман хэлэндээ сайн хүмүүс зөндөл байгаа. Тэг сайн биш хүмүүс бас байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бол их хэл дээр монгол хэл дээр одоо надаас зөвлөгөө авах боломжтой. Тэгээд мэдээж энэ хүссэн үедээ яг очиргүй одоо шөнийн 3 цагт надад оцтол буцаахгүй байхад тэрийг бас өмнөөс хэлчихье. Одоо ер нь хүссэн үедээ надаас зөвлөгөө авах боломжтой. Тэгээд манай байгууллагын одоо манай компани голзорлого бол зүгээр нэг удаагийн зөвлөгөө өгөөд явчих ш. Ерөөсөө тэр хүн хүсэх юм бол үйлчлэгч хүсэх юм бол удаан хугацааны насан туршны бидний цогц зөвлөгөө өгч явах. Сонирхолтой тийм бодлоготой байдаг. За тэгээд дараагийн утсан дээр тийм одоо манай компани одоо бас тийм ураа байгаа яа. Яг германаар бол früher an später denken гэж. Юун дээр хожим болох юмыг талаар одоо эстгэн шиг юм бодож ирсэн дээ шүү гэсэн санаа. Тэгээ энийг яг би нэг жоохон өөрчлөөд хожимын төлөө эстгэн хийя гэж хүн бодох биш одоо чинь хийх хэрэгтэй. Цаашаа яг түрүү хэлсэн. Бид нэгээд бодоод ингээд яваад байдаг гэхлээр хийдэггүй маа гэдэг өөр нэг шууд гараад хойш тавьчаад байдаг. Тэгэхээр бид нэр өөрөөсөө бодсон бол тэрийг зөвлөгчтэйгээ зөвлөд хийх хэрэгтэй шүү. Цаг алдах хэрэггүй шүү. Яг тэгвэл эрт эхлэх тусмаа ашиг нь өндөр байдаг юм дээр. Тэгэхээр эртэл эхлүүл сайн шүү гэж. За тэгээд миний бодлоор хамгийн сүүлийн хуудас байгаа хаа. Энэ дээр одоо тэр сая санааг хэлсэн миний би бас Facebook дээр өөрөө энэ зөвлөгөөний нэг тийм жижиг групп нээсэн. Одоо нэг дахин байдлаар би мянгаад гишүүнтэй энэ QR кодоор бид нар яг дараа нь ялсан одоо нэг тавьчихна. Ийм нэг юм ногоон цэвэр алгалсан юм групп байгаа шүү. Германы татвар тэтгэврийн систем гэсэн нэг юм байна. Энэ дээр ороод тодорхой бүтээгдэхүүнийг бас тайлбарласан байгаа тэрийг хараарай. За тэгээд яг миний үзүүлэх юм бол нөгөө дуусчихэ. Ярих юм ч гэсэн бас өнөөдрийн хувьд бол бас дуусч байна. За ингээд Германы татвар тэтгэвэр даатгал банк үйл хөдлөлийн систем гэдэг ийм групп байгаа. Энэ дээрээс бараг 1000 хүнтэй юм билээ. Ийшээ ороод бас янз бүрийн соргосон мэдээлэлтэй ингээд хариулт авчихмаар боломжтой ийм групп надад харагдчихсан. За тэгээд санааг яг хэлсэн сүүлийн 2005 он гэдэг татвар явахад би бол нөгөө анхандаа бас хэлсэн татварын талаар зөвлөгөө өгдөг гэдэг. Яг би зүгээр өөрийнхөө туршлагаас зүгээр хүмүүст туршлага хаваацдаг гэж зөвлөгөө өгдөггүй. Миний нэг
одоо туршлага бол энэ айлтд гардаг оны ихний гардаг одоо ч гэсэн зарим сар он гараад бас удаагүй байгаа ч гэсэн татвартай байж л байгаа. 5 евроны програм байдаг. Тэгээд яг царнагийн түрүү хэлсэн одон төрлийн орлогогүй зүгээр цалин аваад татварлууд явдаг хүмүүс энэ програмд их амархан асуултанд хариулаад яваад байхад тэгээд ерөөсөө болчдөг. Тэгээд энэ бол ярьдаг нэг татварын тайлан гаргахгүй боцоо орлого байхгүй. Татварын тайлан гаргасан хүний ер нь баг 8-9 нуур татварын хэмжээний татварын боцоо орлого авдаг шүү. Зарим хүмүүс бүр хэдэн мянгаар ч тавдагдах хэмжээний татварын боцоо орлого авдаг шүү. Тэгэхээр энэ татварын боцоо орлого авахын тулд татварын тайлан аваад бас гаргаж сураарай. Энд нэг чад ахуулах нэг ихний мэдлэг олох юм бол энэ ийм өөрийн програм ажиллуулаад авчихлаа шүү. Мэдээж татварын зөвлөлт дандаа авч явна тэр бүртээ үйлчлэгээ. Зүгээр ингээд жоохон герман хэлнтэй гайгүй энэ тэгэхээр бас жоохон мэдлэгтэй хүн бол өөрөө ингэж хийх боломж байгаа шүү гэдгийг бас хажуугаар нь хэлчихье. За тэгээд өнөөдөр таныг ингээд уулзалтанд ингээд ороод өөрийнхөө ажлын талаар бас нэг юм гой боломжууд байна гэдэг талаар бидэнд одоо мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Тэгээд би танаас зөвлөгөө авч байхдаа нэг зүйл айгүй таалагдсан. Тэр нь юу вэ гэхээр зорилгоо хэлгээд би чинь зорилгогүй явж байгаа шүү дээ. За ирээдүйд нэг тэгчих юм байна. За би нэг ирээдүйд ингэж амьдрах юм байна. Ингэж амьдрахад надад хэдэн төгрөг хэрэг болох юм байна. Тэр нэг тэтгүүрээс олж ирэх юм. За одоо нэг ингийн гэсэн нэг юм миний зорилгууд ингээд за яг бусад хүмүүсийн шиг ийм урсгалаараа биш явж исэн ч гэсэн зорилго байсан ч гэсэн тэр нэг тодорхойгүй байсан юм билээ. Тэгэхээр ойлгоод зорилгоо гэдэг ахаар нэрээ ямар зорилготой байлээ гэж бодсон чи за тийш тий. Одоо тэтгэвртэй гарсны дараа одоо хөдөлмөрийн чадваргүй болчвол би яах вүлээ? Тэр үеж юу болох вүлээ? Эсвэл тэрнээс хойш юу болох вүлээ гэдэг энэ талаар арай илүү бодож бас эхэлсэн хгүй. Тэгэхээр за тэгээд наснаас нь хамаарат, орлогоос нь хамаарат, өөрийнх нь зорилгоос хамаарат сонгох сонголтууд нь бас ондоо байдаг юм билээ. Тэгэхээр яг ингээд хувьчлаад зөвлөгөө авсан нь илүү надад таалагдсан. Тэгээд дараа хоёулаа ийм сэдвэр ярий. Хүүхдийн мөнгө болон хүүхдүүдтэй багаас эхлүүлээд ямар төрлийн одоо юмнуудыг эхэлж болох вэ? Та одоо ярьж штэ тэ эртний эхлэх тусмаа ашигтай. Эртгээ эхлэе. Тэгэхээр одоо бид нар өөрсдөө эхэлж чадаагүй юм чинь өөрсдөө эхэлж чадаагүй юм а хүүхдүүд дээрээ эхэлчихье. Бас л нэг сарын 20-30 евро л хүүхдээр бодоол тэ. Үсрээл нэг 50 евро ч юм уу нөгөө хүүхдийн мөнгнөөс нь 50-ын тийш нэг газар руу ингээд шидэд тахаар бас ирээдүйдээ айгүй олон юм болчих юм байна. Нөгөө хоримтлал тэр мөнгө өсөгдөг юм чинь нэг бидний нөгөө бодоод идэг гинт орж ирээд гинт аюу их мөнгө болчдөг гэж нөгөө удаан хугацаанд 20 30 40 50 жил явах тусмаа бүр ингээд олон дахин өөрчдөг юм байгаад байгаа. Тэгэхээр тэр талаар хоёлаа ярья. За ингээд баярлалаа. Яг зөв. Би бас яг чиний хаяасан сэдвүүдэд зүгээр нэг өгүүлбэр нэмээд хэлчихье. Дараагийн уулзалтынхаа өмнө би тэр хүний санхүүгийн зорилго гэж яг чиний хэлсэн яг юу байж болох вэ гэдэг нэг зурх өнцгтэй хэлдэг байгаа тийм хүнд яг тодорхой ямар зорилго болж болох вэ? Тэгээд зорилгоо тодорхойлчихад тэрэндээ гаргасан шийдлүүд нь мэдээж олдсон шүү дээ. Тэгэхээр зорилгоо яаж тодорхойлох вэ? Ямар зорилго байж болох вэ гэдэг. Тэгээд тэрнээс заргуулаар одоо тэгвэл залуу үеийнхэн зорилгоо хүүхд насндаа байгаа хүмүүс зориулаад ямар боломжууд байдаг талаар ярий. Тэгээд дээр нь нэмээд бас яг чи бас түрүү хэлсэн тэр нөгөө label position амьдралын ямар нэгнээ одоо хондлол даатгах тийм ээ. Тэр бас тэтгэврээс гадна өөр юу бас ямар боломж байдаг юм бэ гэдэг бас нэг ярий. Тэгээ нэг юм жижиг сэдвүүдийг нийлүүлж чад. Тэгээд хоёулаа нэг баг 2 3 удаа хийх юм байна дөө. Тэгээ манай үйлчлэл амар байдаг ба. Тий. Танахад дахин бол ингээд цааш үргэлжлэл яваад байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хамгийн түрүүнд дараагийн уулзлах хамгийн түрүүнд тэр зорилгоо тодорхойлоо хэдүүлээ. За тий. За баярлалаа намайг уулзсанд. Тэгээ намайг бас сонсож цагаар зарцуулаад ингээд миний битэрийн ярьж байгаа сэдвийг анхаарсан үзэгч сонсогч та бүхэнд бас баярлалаа. Баяртай.